Сайн байцгаана үзэгчдээ, та бүхний өдрийн мэндийг хүргэе. Best of Mongolia нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт хатун брендийн үүсгэн байгуулагч Батулан оролцож байна. Тэрээр Монгол улсад бизнесийн олон талт үйл ажиллагаа явуулахын сацуу хувь хүний хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулж яваа. Хичээнгүй бисгүй билээ. Ингээд та бүгдийг хатун брендийн үүсгэн байгуулагч Батулантай уулзцгаая. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна уу? Дахин уулзч байгаа баяртай байна. Юуны төрөнд та Монгол улсад маш олон үйл ажиллагаа явуулдаг байгаа тийм. Жишээлбэл одоо нөгөө хүн рүү чиглэсэн сургалт, бас загварын агентлаг, бас Монгол улсад хамгийн анхны удаа сороочгийн цамцны эко эндүүдлэг гэх зэрэг юм үйл ажиллагаанууд явуулдаг тийм. Гэхдээ энэ дундаас нь онцлог би загварын агентлагийг онцлоод манай нэвтрүүлэг баг маань ирсэн байгаа. Тэгээд юуны төрөнд загварын агентлагийн талаар та бас товчон танилцуулахгүй юу гэж байна. За баярлалаа. Энэ бас их агентлагийнхаа талаар бас энэ шинэлэг зүйл хийж байгаа ажлынхаа талаар ярих боломж олгосонд бас маш их баярлалаа. Тэглэгээ яг одоо ингээд ерөнхийдөө бас миний хувьд өөрөө хүний хөгжил сургалтын байгууллагуудаар бас туршлага хуримтлуулсны хувьд бол нийгэмд одоо энэ хүүхдүүдийн хүмүүсийн сонирхож байгаа болон хамгийн их одоо нөгөө идэвхжэлтэй байгаа одоо ийм хүмүүсийн хандлагатай дотоод гадаад гол зүйтэй холбоотой ийм одоо хэсэг дээрээс яаж одоо хөгжлийг бас шингээж явуулах гэдэг үднээсээ бодоод загварын хэсэгтээ одоо ерөнхийдөө ийм хайрлагдсан байдлыг өөрчлөх тийм санаагаа одоо шингээгээд түүн дээрээс маань дүү маань бас Австрали улсад сураад нэлээд бас туршлага хуримтлуулаад ирлээ шүү дээ. Тэгээд дүүгээ буцаад одоо ингээд Австрали руу явах гэж хахад нуруу татаад бараг пледэ захиалсан байхад нуруу татаад за миний ингээд төв шинээр байгуулсан төв дээр маань одоо ийм одоо салбар үндсэн голлох одоо хэсэг маань одоо загвар байгаа тий. Тэгээд загварыг одоо хоёлаа ийм одоо миний дүүгүүд бол багшлах цаг нь болцсон байна. Өнөөдөр хүртэл үзсэн одоо энэ салбар дээр үзсэн бүх зүйлээ одоо загвартаа ингээд гаргаж одоо үлгэр дуурайлаар болон сурсан мэдсэн бүх зүйлээ хуваалцах цагчин болсон байна гэж үзсэн учраас дүүдээ санал тавьсан. Хамгийн гол нь бас хэнийг сонгож хинтэй хамтрах вэ гэдэг чинь бас их чухал. Тэгээ ерөнхийдөө манай дүү гэдэг хүнээс танилцуулахад за Азийн модель мисс тэгээд Аз номхон далаа мисс нэгдүгээр байр тийм ээ. Монголын мисс модель Түмэн Жаргалтай Туяма. Бид хоёр одоо ингээ хатууны яг загварыг хоёул ингээ аваа явж байна. Өөрөө хувийн хөгжлийн төвийг үүсгэн байгуулсан бас одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа болохоор бусад загварын агентлагаас бас ялрах нэг давуу тал юм болоо гэж бодож байгаа. Зөвхөн тий загвар гişгийг алхаа гişгийг гэсэн илүүтэй дотоод хүн хүний хувь хөгжлөрөө бас илүү хангалттай болоо гэж бас харж байгаа юм л да. Тийм учраас ганцхан загварч гэхгүй манад өнөөдөр 15 хичээл сургалт үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэгэхээр яадаг вэ гэхээр манайх ерөнхий яг үндсэн 3 заалт нь бүх насныханд за тэгээд одоо ёс суртахуун ёс зүй сэтгэл зүй бясалгал лекцийн ийм дотоод гол зүйтэй холбоотой хичээлүүдийг маш их хөтөлбөртөд оруулж өгдөг. Тийм учраас манайх нөгөө жишээлбэл одоо загвар дээр хоёул ярьж байгаа шүү дээ. Загвар хичээл явагдахад 7 хоногийн 3 өдөр болгоно аль шатны хүүхдүүд аль ч одоо нөгөө нэг ангиллын одоо суралцагч нар тэр бясалгал болон одоо том янз бүрийн тийм сэтгэл зүйн юм хаан хөгжүүлэлттэй холбоотой байгаа тийм лекцүүд дээр бүгдээрээ бүрэн хамрагддаг. Зөвхөн загвар гэд талаас биш загвар гэдэг одоо фокусын яг чиглэсэн өгдөл дээрээс маш олон задаргаатай хөгжлийг одоо хүний хөгжлийг бас явуулж болох юм а гэдгийг л бас гарах гэдэг. Одоо жишээлбэл энэ дээр одоо нэгдүгürt манайх бүх насныхан зориулсан тийм үү. Тэгэхээр нөгөө яриад байгаа хэд байгаа ерөөдөө нэг энэ залуу охтууд л одоо маш гоё зурагтай гоё алхаад ингээд байдаг биш чинь хүн бүр эмэгтэй эрэгтэй тийм ээ өндөр нарийн өргөн төрөнхөө бүх хүмүүс маань ингээд маш гоё бие авч явах бүрэн боломжтой бас kids ангитай миний хүүхдүүдийн анги гэсэн үг тийм ээ одоо хүүхдүүдийн анги нь болохоор зэрэг ерөөдөө бид нараас насанд нь тохиорсон онцлогоор нь заа одоо яг 18 25 та охтуудын нөгөө нэг загварт бэлдсэн тэр өөр маяг жанр төрөл биш аль болох хүүхдийнхаа нөгөө алхаан дээр нь суурилсан нурууныхаа хөгжлөөр суурилсан дээрээс нь манайхан өөрөө хувь хүний хөгжлөнтэй учраас нөгөө хөтөлбөр буюу хүүхдүүдтэйгээ ярилцдаг аав ээжтэйгээ ямар харьцаатай байдаг аав ээжтэйгээ яаж ярилцах вэ тэр хүүхдүүдтэйгээс асуулт асуугаад ярьцлага үүсгэж хүүхдүүдийнхээс тухайн хүүхдүүдийнхээ онцлогийг гаргаад тэрэн дээр нь бид нараас тулж багш ажилтдаг байгаа. Тэгэхээр тэр хүүхдүүд дээр ажиллах хичээл ер нь хамгийн чухал нь шүү. Яа тэгэхээр хүүхд өнөөдөр өсч
өндөж ургаж байгаа тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг ирээдүйд хэн болох ямар хөгжилтэй хүн болох талаас нь яг нөгөө тэр нөгөө хөгжил явагдаж байгаа танин мэдхүй явагдаж байгаа үед нь суурин зөв тавиад өгчих юм бол би өөрөө сургуулийн босголын байгууллагаас удирдах явсны хувьд ер нь тэндээс маш олон юм олж харсан. Тийм учраас санаа мандсан дахиад энэ ажил дээр бас хэрэгжиж байгаа. Тэгэхээр хүүхдүүд ерөөхдөө илүү их нөгөө алхаг гიშгэний тал дээр нөлөө анхаармаар юм билээ. Тэгээд дээрэс нөгөө маш гой нөгөө хатууны өөрийнх нь юу байгаа ш тавраа хүнтэй мэдлдэг баярлалаа баяртай уучлаарай гэж ёс зүйн нөгөө сургалтыг суулгаж өгдөг. Тэр учраас хатуунд явдаг ямар ч хүүхэд үүдэр орж ихтэй сайн байна уу гэж мэдлдэг. Гарахтаа багшаа явлаа баяртай сайхан амраарай гэж хэлдэг. Энийг бол ингээд дадал хөвшил болох гээд ямар ч хэлсэн манаа дээр явж байгаа суралцж байгаа цаг хугацаанд нь аль болохоор бид нэр давтамжтайгаар ингээд шаардах болон заах болон эсвэл үлгэрдэх талаасаа хичээл явагддаг байгаа. Их сонирхолтой айлтдаг хийсэн гэдэг нь тий. Хэдэн насны хүүхдүүд одоо хамгаалсан? Одоо ерөнхийдөө анхны шатн дээр манай эхний хичээлээр Little Miss Mongolia-гийн яг авьяаслаг маш олон уралдаан тэмцээнд бас улсынхаа нэрийг гаргаж байгаа маш гоё хүүхдүүд, мундаг хүүхдүүд маань бэлтгэлээ хийж ирсэн. Ааха. Тэгээд дараагийн яг өөрийн анх ингээд зорж ирсэн бүртгэлээр орж ирсэн хүүхдүүд болохоор зэрэг ерөнхийдөө 5 наснаас 10 насны хооронд хэлбэлцэж байгаа. Одоо дараагийн 2 дахь бүртгэл нь болохоор зэрэг ерөнхийдөө 6 наснаас 12 насны хооронд одоо бичигдээд явагдаж байна. Тэгэхээр эхний анги маань ерөнхийдөө бас л нөгөө анхан дунд гүнзгий буюу тэр шатлалаар явж байгаа. Танай хатуун брендийн лого сонирхолтой санагддаг л да. Тэгээд та логод фото учрыг тайлбарлахгүй юу? За энэ бас гоё юм. Тэгэхээр ярихад бас маш миний бас дуртай сэдвэлтэй. Тэгээ ер нь анх бол нөгөө нэг компани юугаа төгөө их хүн гэдэг талаас нь ээжтэй зориулъя гэж ер нь сэтгэлийн гүнд бодож явжсэн. Тэгээд яг их гэсэн утгыг бодож явжсэн. Тэгээд манай бүх одоо лого болон бүх зүйлээр хамтран ажилладаг найзуудтай хэлсэн дуулгасан. Тэгээд нэг өдөр одоо баяр сайхан манай утсаар ирээд за хүрээд ирээ танаа одоо лого ер нь бэлэн болчлоо. Танаа лого дээр ингээд ажиллахад айгүй маш гоё хурдан байлаа. Зарим зүйл одоо зарим одоо энэ оюуны бүтээлчүүд ч бас амаргүй юм билээ шүү дээ. Маш зарим одоо өглийг маш олон цаг хугацаанд бодно. Нөгөө хонгод орно гэдэг шиг. Тэгээд зарим зүйл дээр болохоор секундын дотор бас гараад ирж байна тий. Манай дээр болохоор зэрэг бит хоёрт зориулсан учраас одоо ер нь их амархан байсан гэж байгаа их гоё одоо юу нэг цаг нь ус учраас ороод ирсэн байна гэд. Тэгээд дуудсан. Тэгээд бас нүдэ хэлээд аваад ингээд цуг очиод уулзсан. Тэгсэн. За ерөнхийдөө ингээд та хоёрт хоёулаа одоо ээж хүн хоёулаа одоо ингээд насныхаа хувьд ч тэр ингээд дээрээс нь хоёулаа одоо улс орондоо болон хүрээлэлтэй боломж чадлаараа ингээд тодорхой хэмжээгээр амжилт гаргаад ингээд явж байгаа учраас энэ одоо хатан гэдэг талаас нь ингээд нэрийг чинь одоо ийм гоё болгоод логогч ингээд гоё бүтээчлээ гэдэг. Маш тэр үнэхэр гоёс хатан гэдэг нэрийг одоо уйгурч монголчгээр уулгахаар үндсэндээ хатун буюу хатун гэд гараад ирж байгаа. Тэгээд энэ лого маань энд байна. Тэгээд үндсэндээ бид хоёулаа ингээд за миний ургийн одоо эхний үсэг тэ үсэг байгаа. Тэгээд дүүгийн маань туяамагийн тэ үсэг. За тэгээд дээрэс нь хязгааргүй төгсөшгүй гэсэн бэлэг тэмдэг. Мөн одоо энэ хатан хүний нүгээр хэлбэр дээрээс нь зүүнний сөвөгч тийм ээ бас урлаг дизайнтай холбоотой, загвартай холбоотой. Дээрээс нь одоо баруун зүүн хоёр нь үйл ажиллагаатай бас нууцлал нь байгаа. Том жиг ингээд ийм одоо үгээр хэлшгүй ийм гоё зүйлийг бол үнэхээр л одоо оюуны бүтээн сайтай мундаг одоо бүтээлч хүмүүс төрүүлд юм байлээ. Загварын агентлагийг яг төгсгөхөд хэдийн хугацаа шаардах ёстой, хичнээн дамжаад төгсөх ёстой. За энэ дээр бол би бас их үнэлт өгөлт хэлэх нь за яг өөрийнхөө хувьд хэлнэ л дээ. Яа тэгэхээр бидраас өмнө маш олон хүмүүс одоо агентлаг болон манай одоо мундаг хүмүүс одоо ажилласан байгаа шүү дээ тий. Гэтэ ер нь бол дуусахгүй гэж хэлнэ. Тий яг үнэхээр одоо суралцж дуусахгүй гэдэг тал дээр юм аа. Зөвхөн ерөнхий бодлоо, ерөнхий суурь тавьтлаа, инглээ тавилаа боллоо гэж үзэх юм бол бас нэг 5 жил шах болов гэж бодож байна. Энэ бол дотроо янз бүрийн сургалтандаа явна маш их одоо юг суулгаж өгнө. Тэр чинь өөрөө бас практикт маш их юм бас суралцсан шүү дээ. Тэрийг бас анхаарах хэрэгтэй. Ер нь Монгол улсад загварын чигийн хандлага хэр хөгжиж байна гэж та дүгнэж байна. Хөгжилгүй яг бид нар чинь бас нөгөө хүн амын хувьд ч тэр бас дээрээс нь капитализмд ороод бидний бас одоо энэ янз бүрийн цаг үеийг үзэж штэ. Энэ хугацаанд бас боломжтой харьцангуй энэ салбарт байгаа манай одоо тий өмнөх улсууд маань
эрхэм хүндтэй зөндөө л одоо юм чадварлаг загварыг хариуцж байгаа, загварын тал дээр ажиллаж байгаа хүмүүс маань бас байна штэ. Ерөнхийдөө чадлынхаа яриг хөгжил олон улс гарч байна. Ер нь манай дээр загварын салбар дээр хэцүү штэ. Яагаад тэгэхээр бус газар ихэд одоо мейк авч бүх бүтэн баг ажилладаг. Тийм ээ? Арын аль гэж бүх бүтэн баг ажилладаг. Манайд тэгэхэд ийм нөхцөлд одоо ерөнхийдөө амжиргааны төвшин болгон нийгмийн байдалтай эдийн засгийн байдалтай ийм нөхцөл загварын салбарыг ингээд аваад явж байгаа энэ улсуудад бол би бол үнэхээр мундаг байгаа гэж хэлмээр байна. Тийм энэ бол амаргүй салбар. Гэхдээ маш гоё салбар. Үндэсний үйлдвэрлэгч үйлчлэгээний байгууллагуудаар дэмжиж ажилладаг Best of Mongolia нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт хатуун брендийн үүсгэн байгуулагч Батулан оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчдээ.